Daydream Awakening. Сайн байна уу? Мөлхийн ордныхондоо зориулж уншлагаа хийх чинь мөлхийн ордныхан маань уншлагаа таалан сойрох нь уу? Мөлхийн ордныхны маань уншлага бэлэн боллоо. Тэгэхээр хэвтүүлээ яг эхнээс нь эхлээд гоё дэлгэрэнгүй ярилцъя. Хамгийн эхлээд The High Priestess үзэр маань доошоо гарч ирсэн. Энэний хажуудаар яг Five of Cups үзэр маань гарч ирсэн л дээ. Тэгэхээр энэ юу гэлтэж байна вэ гэхлээр мөлхийн ордныхан маань ямар нэгэн зүйлийг ерөнхийдөө магадгүй алдаж гэж эсвэл ямар нэгэн хайртай хүнээ алдаж, хайртай харилцаагаа алдаж за эсвэл одоо өөр ямар ч гонигтай юм болсон байж магадгүй тэр гонигтай үйл явдалтай холбоотойгоор нэлээд одоо тэр сэтгэлийн шархалт гуниг одоо тийм хөхөнд хэцүү байдлаас ерөнхийдөө гарч ирэх гэж хичээж байгаа юм болов ямар ч тач тиймэрхүү нөхцөл байдалд байгаа бол та тэгээд энэтэй холбоотойгоор одоо бүх юмыг ийм баг зэрэг харталтаар сэрдэлтээр ийм параноя гэдэг чигсээ те байхгүй байгаа зүйлийг бодит мэд одоо ерөнхийдөө сөрөөр бодит юм шиг өөрт нь оюун санаанд нь санагдаж одоо харагдаж байгаа тийм нөхцөл байдал байгаа бол тоо тэгэхээр бид нар ерөнхийдөө хаяа өөрөөсдийнхоос одоо тэр сөрөг сэтгэл зүйнээсээ болоод delusional болчдөг. За яг delusional байх маш олон шалтгаан үндэслэл байгаа л да. Гэхдээ ерөнхийдөө энэ нөхцөл байдалд мөлхийн ордныхны маань ерөнхийдөө ямар нэгэн гонигтай үйл явдлыг боловсруулж амжаагүй дуусаагүй байгаа болохоор ерөнхийдөө тэрнээсээ болоод бүх юмд ийм сөргөөр хандах, хардталттай сэрдэлттэй хандах, параноя хандах те жоохон delusional байх шиг байна. Энд дээр анхаарах зүйлс зарим хүмүүст гэж хэлэхэд нууцыг хадгалах хэрэгтэй. Нууц зарим зүйлс нууцаараа байх хэрэгтэй байдаг юм шүү. Магадгүй та өөрийнхөө нууцыг эсвэл өөр нэгэн чухал хүний найзынхаа ч юм уу те хайртай хүн дотны хүнийхээ нууцыг сонсчоод бусдад задлахж байгаа бол энэ бол ерөнхийдөө буруу гэж бас сануулж хэлмээр санагдлаа. Яалтчгүй яг энэ уншлах дээр нууцтай холбоотой үйл явдал болсон юм шиг байна. Тэгээд нууцыг бол чандлан захих хэрэгтэй, хадгалах хэрэгтэй. Энэ бол яг та өөрийгөө болон бусад хүмүүсийг хүндэлж байгаа маш тийм том итгэлийн итгэл одоо бие биендээ хүмүүс хоорондоо үүсгэж байгаа итгэл болон та өөртөө үүсгэж байгаа итгэлтэй нэгт холбоотой үнэнч байдалтай холбоотой гэх мэтчлэн агуу чухал нандин зүйл учир ерөнхийдөө нууцтай холбоотой асуудал конфликт бий болсон бол танд яг нууцаа хадгалаарай гэж яг хэлмээр байна. За дараагийн гарч ирсэн үзэр маань болохоор The Emperor үзэр маань доошоо харж ирсэн Justice-тай гарч ирсэн. Тэгэхээр таны амьдралд яг одоогийн нөхцөл байдалд эсвэл нэг одоо эрэгтэй авторитет одоо юм эрэгтэйлэг хит эрэгтэйлэг одоо юм патриарх хуучинсаг үзэл бодолтой ч юм уу юм аавын өвөгийн эсвэл одоо таны нөхрийн найз залуугийн ч юм уу ажлын одоо хамтарч ажиллаж байгаа хүний ч юм уу ийм эрэгтэйлэг masculine energy ямар тач ерөнхийдөө байна. Энэ нь маш их захирахыг хүсэж байна, контролдохыг хүсэж байна, өөрийнхөө байлгахыг хүсэж байна. Зарим хүмүүст бол яг өөрсдийнх нь дотор байгаа тэр эрэгтэйлэг энерги нь бас байж магадгүй. Өөрсдийнх нь дотор байдаг тэр зарчимж зандрангуй одоо захирагч контролд байх дуртай тэр дүр тань бас байж болно. Энэ нь ерөнхийдөө хит их туушраад хит тэр одоо энэ зөв энэ буруу гэсэн юм өөрийнхөө үзэл бодлоосоо болоод шудрах бус байдлыг ерөнхийдөө бий болгоцсон байна л да. Энэ нь болохоор бусад хүмүүст ерөнхийдөө нөлөөлж байгаагаас гадна мэдээж танд өөрийн амьдралд чинь бас ингээд шудрах бус байдал, тэнцвэргүй байдал бий болжээ. Энэ бол ерөнхийдөө стресс гэсэн үг. Нэг одоо энгийнээр хэлэх юм бол мэдээж шууд ингээд илтээр ойлгомжтойгоор ингээд стресстэй санагдахгүй яагаад гэвэл одоо тэр жишээ нь маш их мэдлэлтэй хүн таны амьдралд ингээд
угаасаа л дүрм журмыг бий болгож ингэж таныг захирдаг байгаа бол та тэрийг ингээд угаасаа л юм байх ёстой гэд харж чадахгүй байж магадгүй. Тэгэхээр цаанаа гэхдээ даалт ухамсарын түвшинд ерөнхийдөө ийм тэнцвэргүй шудраг бус байдал бас үүссэн байх магадaltaй. Энэ нь мэдээж та өөртөө бас ийм байдлыг үүсгэж магадгүй гэдгийг бас ойлгоорой. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол өөр нэгэн хүн, зарим хүмүүсийн хувьд бол яг өөртөө ийм байдлыг хитрхи ийм хөшүүн, хитрхи бүх юмыг контролдох гээд тий энэ нь зөв, энэ нь буруу гэсэн тийм одоо хит одоо том толгойлсон эрх мэдэлтэй тийм ерөнхийдөө хандлага харилцаа гэсэн үг шүү. За тэгээ сүүлд гарч ирсэн хоёр үзэр маань бол одоо сүүл биш мэн уучлаарай. Энэний дараачихаар гарч ирсэн үзэр нь болохоор Two of Wands үзэр доош харсан Three of Pentacles үзэртэй гарч ирсэн. Тэгэхээр та сүүлийн үед бас бусад хүмүүстэй хамтарч ажиллахад конфликттэй эсвэл итгэхгүй эсвэл одоо бүтлгүй байгаад байж магадгүй. Хамт олондоогоо эсвэл одоо хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ эсвэл гэр бүл найз нөхдөдтэйгээ ч юм уу тий. Энээс ерөнхийдөө гарах арга зам нь эсвэл энэтэй уялдаа холбоотойгоор ерөнхийдөө жоох юм шинэ зүйлийг хаах хэрэгтэй. Шинэ аялалыг магадгүй та аль хэдийн эхлүүлсэн байж магадгүй. Тэнгүүд тэр чинь бол хэрвээ аль хэдийн эхлүүлсэн байгаа бол дэмжигдэж байгаа шүү. Шинэ харилцаа ч юм уу, шинэ ажил ч юм уу, шинэ прожект ч юм уу. Ямар нэгэн зүйлийг эхлүүлсэн бол тэр чинь бол дэмжигдэж байна. Эсвэл эхлүүлээгүй бол ерөнхийдөө эхлүүлвэл танд айгу таатах хэрэгтэй аялал байх болно гэсэн үг. Энэ бусдаа ингээд хамтарч чадахгүй байгаатай холбоотойгоор шийдэл нь бол ерөнхийдөө би өмнөх хоёр хүзртөө одоо асуудлынх нь тэр гол зөв нь өмнөх хэдэн үзрүүдтэй холбоотой гэж бодож байна. Таны сэтгэл зүйн докторгүй юм гонигтай байдал болон тэр эрх мэдэл бүхий дүрийн бий болгож байгаа эрх тэгш бус тэнцвэргүй шудраг бус байдал магадгүй энэ хамтын ажиллагааны бүтлгүүдлийг хамтын ажиллагааны тэр тэнцвэргүй байдлыг конфликтийг бэлтгэж байгаа бололтой. За тэгээд зүйлд бол ерөнхийдөө хоёр таатаг үзэр гарч ирсэн. Тэгэхээр бас битгий хитрхи сэтгэлээр унаараа. Ирээдүй бол ерөнхийдөө бидний ирээдүй гэрэлтэй байна. Ямар ч тач Ace of Pentacles үзэр маань дэш харж гарч ирсэн. Энэ нь болохоор ямар учиртай вэ гэхээр ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлэхэд мөн таатай айгүй танд ашиг өгөөж ихтэй байх юм байна. Магадгүй та шинэ ажилд орох гэж байгаа бол энэ ажил бол танд зохиж байна. За өөртөө шинэ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол бас энэ дараа нь танд тэр хөрөнгө оруулалт одоо хөрөнгөө маш ихээр одоо үржүүлж өгөх тэм сайхан ерөнхийдөө эхлэлийг айгүй дэмжиж байгаа юм шинэ гой таата баялаг ихтэй газар руу та хөлөө ерөнхийдөө дүрж байгаа гэсэн тийм одоо утгатай үзэр гарч ирлээ л дээ. Тэгэнгүүт 12 cups үзэр маань гарч ирсэн. Энэ нь бол та өөртөөгөө сайн харилцаатай байгаа юм байна. Нөгөөтөөгөө зарим хүмүүст та ямар нэгэн шинэ харилцаанд орох гэж байгаа юм байна. Эсвэл орсон ч гэж магадгүй. Энэ бол бас яг юм гоё хайр дурлалын тийм шинэ эхэлж байгаа харилцааны шинэ хүнтэй уулзч магадгүй гэсэн ерөнхийдөө утгатай байдаг. Тэгээд яг энэ үзэр дээр ингээд зураг дээр болохоор яг анхаарал татж байгаа зүйл нь гэх юм бол шал өөр хоёр ертөнцийн хоёр хүмүүдээ анзан хоорондоо нийлээд гэхдээ нийлэхдээ ингээд айгүй гоё холбоо үүсгэж нийлж чадж байгаа тийм тэр зураглал нь анхаарлыг айгүй татчихна л да. Тэгэхээр магадгүй тэр нь бас тань сонирхолтой ач холбогдолтой мессеж байж магадгүй. Ерөнхийдөө бид нар дандаа өөрөөсөө шал эсрэг opposite тэ хүнийг татаж байдаг. Яг л энэ юм шиг яг бол бид нар бие биенийхээ тэр дутуу байгаа зүйлүүдийг нөхдөг. Тэр дутуу одоо ингээд эсрэг байгаа мэдээж зүйлүүд дээр ингээд зөрчилдөөн үүсэж болзошгүй. Гэхдээ энэ бол ерөнхийдөө яагаад болж байна гэхээр тэр зөрчилдөөнийг шийдснээр та хоёр аль нь яг л тэр дутуу байгаа хэсгүүдээ ерөнхийдөө нөхөж ингэж тэр ухаарлыг авах өөртөө хэрэгтэй чадварыг суулгах болохоор ерөнхийдөө тэрийг гаргаж ирэхэд бол ерөнхийдөө үүсдэг шүү. Тэгэхээр дэлхийн орныхын маань ийм уншлага байлаа. Тэгээд дэлхийн орныхондоо амжилт хүсье. Баяр таа.